Онцгой байдлын ерөнхий газраас Японы олон улсын JICA байгууллагатай хамтран Монгол улстай гамшигын эрсдлийг бууруулахад иргэний доктортой үйл ажиллагаа боловсрол төслийг 2025-аас 2027 онуудад амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшигын эрсдлийг бууруулах мэдлэг ойлголтыг хүүхэд багчуудад өгөх зорилгоор гамшигын эрсдлийн тоглоом бүхий бууса картыг боловсруулан улсын хэмжээний сургуулиудад таниулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ удаад гамшигаас сэргийлэх мэдлэг ойлголтыг өгөх бууса картын талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Онцгой байдлын ерөнхий газар Японы JICA олон улсын байгууллага хамтран Монгол дахь гамшигын эрсдлийг бууруулахад иргэний доктортой үйл ажиллагаа боловсрол төслийг 2025-аас 2027 онд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь 2017-оос 2023 онд Ховд аймагт хэрэгжүүлсэн гамшигаас урьдчилан сэргийлэх боловсрол төслийн 2 дугаар үе шат юм. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэхэд Японы улсын Нагая Хосо их сургууль, Монгол улсын шинжлэх ухааны академийн газар зүй геоэкологийн хүрээлэн, Монгол улсын их сургууль болон Японы улсын UNESCO Стewart сайн дурын байгууллагууд хамтран ажиллаж байна. За онцгой байдлын ерөнхий газар Японы JICA олон улсын байгууллагатай хамтран 2017-оос 2023 онд Ховд аймагт гамшигын эрсдлийг бууруулах боловсрол төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Японы мэргэжилтэнгүүдийн тусламжтайгаар анх удаага хүүхэд багчуудад, сурагч хүүхдүүдэд зориулсан гамшигаас хамгаалах мэдлэг ойлголт түгээх боосо буюу энэ зурагт картыг боловсруулж ерөнхий боловсролын сургуулиудын хэрэгцээнд сургалтанд ашиглаж эхэлсэн байгаа. Ер нь бол олон улсын практикт гамшигаас хамгаалах мэдлэг ойлголт, аюулгүй амьдрах ухааныг бага наснаас нь эхлээд нутагшуулсан тохиолдолд ер нь насан туршийн боловсрол доктортой энэ боловсрол болдгоор их давуу талтай байдаг. Тэгэхээр энэ асуудал дээр бид нар их анхаарч ажиллаж байгаа. Мөн энэ төслийн хүрээнд Ховд аймгийн 17 сумыг хамарсан 50 иргэнийг гамшигаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр бэлтгэж сайн дурын бүлгийг томилгоожуулж ингэж авсан байгаа. Энэ сайн туршлага, энэ жишг дээрээ тулгуурлаад гамшигын урьдчилыг бууруулахад иргэдийн доктортой ажиллагаа боловсрол гэсэн ийм сэдвийн хүрээнд энэ төслийг 2025-аас 27 онд хэрэгжүүлэхээр Японы олон улсын JICA байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагаанд Японы холбогдох байгууллагууд, тэр дундаа Японы Нагая их сургууль, Хосо их сургууль болон сайн дурын байгууллага, Монгол улсын шинжлэх ухааны академи, геоэкологийн хүрээлэн, мөн Монгол улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтран ажиллаж ирсэн. Төслийн эхний шатанд Японы улсын мэргэжилтүүдийн дэмжлэгтэйгээр хүүхэд багчуудад гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг боловсролыг олгодог зурагт тоглоом болох бооса картыг Монгол орны нөхцөл байдалд тохируулан шинээр бүтээсэн. Японы улс бооса картыг гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг боловсролыг хүүхэд багчууд болон өсвөр насныханд олгох сургалтын хэрэгсэл болгон ашигладаг байна. За энэ төслийн хүрээнд бид бүхэн юуны төрөн энэ бүсийн төвүүд болох Өмнө Говь, Орхон мөн Дорнод аймагуудад ерөнхий боловсролын сургуулиудад гамшигаас хамгаалах зурагт карт буюу бооса картыг боловсруулж бас иргэдийн тэр дундаа хүүхэд багчуудын мэдлэгийг сайжруулах хүрээнд зохион байгуулна. За хоёрдугаарт нь бол ард иргэдийн гамшигаас хамгаалах мэдлэг ойлголтыг түгээх, ялангуяа сайн дурын бүлгийнхний үйл ажиллагааг төвжүүлэх замаар гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог дэмжих ийм агуулгатайгаар гол төсөл маань явагдах юм аа. Сүүлийн жилүүдэд хотчлд маш эрчимтэй явагдаж хүн ам хоц өрн газартаа төвлөрөн амьдрах болсноороо өвгдөөцөөс уламжилж ирсэн амьдралын хэв маяг маань цаашдаа өөрчлөгдөж ирсэн. Урд өмнө нь ерөөсөө байгалийн гамшигын хэмжээнд авч үзэж байгаагүй адар бороо, үер, галын аюул гэх мэт энэ зүйлүүд нөхцөл байдал үүсэж байгаа учраас гамшиг бэлэн байх, гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх гэдэг зүйл бол маш чухал болж ирж байна. Тийм учраас бага насны хүүхдүүдээс эхлүүлээд насанд хүрсэн том хүмүүс хүртэл гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болж гамшигын бэлэн байдалд суралцах шаардлага бол гарч ирж байгаа.
Бид бүхэн JICA-гийн төслийн хүрээнд Монголд хамгийн анх босой карт буюу картын тоглоомыг зохион бүтээсэн юм аа. Карта гэдэг энэ тоглоом болохоор Японы уламжлалт тоглоом бөгөөд хүүхдүүд одоо хөгжилтэй сонирхолтой аргаар тоглонгоо ямар нэгэн мэдлэгийг олж авдаг ийм уламжлалт тоглоом юм. 2020 онд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан сурагчдын шилдэг бүтээлээс төөрөл нь 55 шүлэг зурагнаас бүрдсэн Боса картыг анх бүтээсэн бол 2021 онд Монгол-Япон улсын найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ан хүрээнд зураг шүлэг тус бүр 50 ширхтээ болгон нэмсэн байна. Улмаар 2022 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Боса картыг бүтээх шүлэг зураг зохиох уралдааныг зохион байгуулж шалгарсан шилдэг бүтээлүүдээс дээжлэн өмнө нь бүтээсэн картаа шинжилж улсын хэмжээнд ашиглах Боса картыг бүтээж гамшигын мэдлэг олох карт нартайгаар хэвлүүлэн ашиглаж байна. Ховд аймгийн хүүхдүүд өөрсдийнхөө орон нутгийн амьдарч байгаа тухайн бүс нутгийнхаа байгаль цаг уурын онцлог, ахуйн осол зэрэг эдгээр зүйлүүдийн талаар хүүхдүүд өөрсдөө бодож олоод өөрсдөө сэтгээд зурсан зураг, бүтээсэн зохиосон шүлгийг нь энэ карт тоглоом болгон одоо бэлэн болгосон юм аа. 乗り切ろうというそういう心が芽生えたと思います。 За 2018 онд онцгой байдлын ерөнхий газар JICA олон улсын байгууллага боловсролын газартай хамтраад одоо байгалийн эрсдлээс гамшигаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэсэн сэдвтэй ийм гар зургийн уралдаан картыг хийх ийм уралдаан зарласан байдیں۔ За тэр уралдаанд одоо манай анги манай цасталтаа сургууль бол маш их олон хүүхэд оролцож хамрагдсан. Тэгээд энэ карт зохион бүтээх уралдаанд бол манай анги оролцож ингээд тэргүүн байр эзэлсэн байгаа. Тэгээд гар зургийн уралдаанаас шалгарсан шилдэг бүтээлүүдийг бас энэ картанд оруулж өгсөн, шилдэг шүлгүүдийг бас одоо энэ картанд оруулж өгсөн байгаа. Энэ уралдаанд бол Манхан сум, аймгийн төвийн 7 сургуулийн олон хүүхдүүд ингээд оролцсон. Түүгээр манай сургууль одоо 2018 оноос эхлээд энэ JICA төсөлтэй хамтран байгалийн гамшигт үзэгдлээс өөрийгөө болон найз нөхөд гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ талаар одоо сургагч багш бэлтгэж манай сургууль одоо бас төвчөө болж энэ картыг анх сургууль дээр түгээн дэлгэрүүлсэн байгаа. Тэгээд 3-аас 5 дугаар анги 6-аас 12 дугаар ангийн бүх сурагчид одоо ангитай картаа аваад 2 жилийн хугацаанд бол энэ картыг тоглож сурсан. Гамшигаас өрсөн сэргийлэх мэдлэг олох зорилгоор бүтээсэн Боса картыг танилцуулах өдөрлөг сургалтыг анх 2022 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын наран сургуульд зохион байгуулсан бол мөн оны 5 дугаар сард Ховд аймгийн Жаргалан цумын 7 сургуулийн хүүхдүүдийг хамруулан захимаар мөн оны 9 дугаар сард Ховд аймгийн Цасталтай сургууль дээр төвийн сургуулийн 100 гаруй сурагчийг хамруулсан өдөрлөгийг зохион байгуулж хүүхдүүдэд танилцуулан хэрхэн тоглох арга гаргачлалыг хүргэж эхэлсэн байна. Улмаар Ховд аймгийн Уянж, Чандман, Булган, Манхан суманд үргэлжилж гамшигаас хамгаалах мэдлэгийг хөгжөөмт тоглоомын аргаар хүргэх туршилтын ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Японы JICA байгууллагын үүсний үндэс хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр гамшигын эслийг бууруулах Боса картны сургалт өгөл ажиллагаа 2018 оноос өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна. За манай сургуулиар хэрэгжихээс гадна бид нэр сумдын сургуулиудад бас түгээн дэлгэрүүлэлтийг хийж ажилласан байгаа. За жишээ нь Жирэг, Манхан, за Уянж, Булган сумуудаар очиж сургалт нөлөөллийн ажлуудаа хийхээс гадна мөн Зэрэгэлдээ Баян Улгийн аймгийн 2 дугаар сургуулиар бас энэ сургалтуудаа бас хийсэн байгаа. За дээрс нь ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны багш нарт гамшигын эслийг бууруулах Боса картны сургалт үйл ажиллагаагаа бас түгээн дэлгэрүүлэлт хийж зохион байгуулж явуулсан байгаа. Манай сургууль нэг 2109 хүүхэдтэй. За энэ төсөл маань 4-өөс 11-р ангийн хүүхдүүдийг ерөнхийдөө хамруулсан байгаа. За нийтдээ бол нэг 1200 орчим хүүхэд
энэ үйл ажиллагаанд бол хамрагдсан байгаа. Бид бүхэн зүгээр ингээд онлайн мэдлэг үзээ ширээний дэвтэр бариад суухаасаа илүүтэйгээр энэхүү одоо байгалийн гамшигт үзэгдлийг биднэрт тоглоомын аргаар ясна биднэрт илүү үр өгөөжтэйгээр маргааш одоо хинч юу болохыг мэдгүй учраас энэхүү мэдлэг нь бол хамгийн байж болох хамгийн үр дүнтэй мэдлэг байгаа. За энэхүү одоо тоглоомынхаа давуу тал нь болохоор одоо заавал багш онцгойгоо ажилтна гэхгүйгээр одоо би хүртэл ингээд дүүнэртэй тоглоулаад энэхүү мэдлэгийг өгөх боломжтойгоор илүү их давуу талтай тоглоом байгаа. Ховд аймагт ашиглаж байгаа Васа картыг төслийн баг болон Ховд аймгийн хүүхэд багцууд нь хамтран бүтээсэн байгаа. За уг картаар дамжуулан хүүхэд багцуудыг багаас нь гамшигын эрт танин мэдэх, түүнээс өөрийгөө урьдчилан сэргийлэх, гамшигын эрсдлийг бууруулах, гамшигтаа тэмцэх боловсролыг олгох одоо гол зорилго юм. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төвийн 7 сургууль, 16 сумын ерөнхий боловсролын бүх сургуулиудаар нь бол хамтарч ажиллаж байгаа. За энэ ер нь бол эхний ээлжинд бол дандаа ахлагын хүүхдүүдэд тоглоулдаг байсан бол одоо бол дунд баг гэсэн шатлалтаагаар нэвтрүүлээд явж байгаа. Босой карт гэдэг тоглоомоор хэрхэн тоглох талаар тайлбарлаж өгье. За сая би хэлсэн 55 ширхгийн зурагтай карт байгаа. Энэ ширээн дээр одоо ингээд илгээ тавьчихсан байна. Мөн тэрнээс гадна 55 ширхэг шүлэгтэй карт байгаа. Тэгээ тоо нэг адилхан байгаа гэдэг нь болохоор зэрэг энэ одоо нэг шүлэгтэй яг утга дүйх одоо зурагтай карт энэ дотор бас нэг байгаа гэсэн үг. За энэ нь болохоор энд байгаа зурагтай картнуудаас энэ дотор шүлэгтэй картнуудад бас утган тохирж байгаа карт тус бүр нэг ширхэг байна гэсэн үг байна. За тэгээд шүлэгтэй карт нь болохоор ингээд хамгийн ихний үсгэн жишээлбэл энэ шүлгийг харах юм бол А үсгээр эхэлж байгаа шүлэг байгаа бол энд байгаа зурагтай карт нь мөн одоо энэ дээд талдаа ингээд баруун дээд талдаа А үсэг ингээд тэмдэглэсэн байгаа гэсэн үг. За жишээлх юм бол автомашин аж үйлдвэр айлын яндангийн утаанд агаарыг бохирдуулж амьсгал боогдуулдаг гэсэн энэ шүлэг байлаа гэж бодоход энэ зурган дээр яах нь ийм утааны зурагтай тэгээд энэ утга тохирж байна. Энд бас шүлгийн эхний үсэг А үсэг бас байгаа нь тохирж байна гэсэн үг байна. За ингээд тус бүр 55 ширхэг байгаа гэсэн үг. За тэгээд хин нэг хүн нь удирдахч болох нь байна. За багш ч юм уу эсвэл ангийн хүүхдүүдээс хин нэг хүүхдийг нь удирдахч буюу шүлэг уншдаг хүн болгоно гэсэн үг байна. Би ингээд жишээлбэл энэ картыг удирдах явуулж байгаа шүлэг уншиж байгаа хүн гэж бодъё. За жишээлбэл шүлгээ уншлаа. Барилга дотор төмөр гарвал баг зэрэг бүхийгээд хурдан цухтаарай. Утаанд хордохгүй тул ам хамраа дараарай гэд уншингууд нөгөө картны зургийг тойроо зогсож байгаа хүүхдүүд удирдах байгаа хүн шүлгээ уншаад дуусмагц тухайн шүлгийн утга санааг сонсож гүйцэд ойлгоод за төмөр гарч байгаа үед ингээд барилга дотор хэрвээ төмөр гарах юм бол доошо бүхийгээд ингээд шууд амаа дараад ингээд гарах юм байна гэж тийм шүлэг утгатай шүлэг юм байна, тийм зураг олох юм байна гэж бодоод энэ зурган дотороодаас хайгаад тухайн картыг олж авнаа гэсэн үг. Жишээлх юм бол саяны шүлэгтэй тохирох карт нь энэ байна. Ингээд яг энэ аргаар тоглосоор байгаад хамгийн сүүлд хамгийн олон карт цуглуулсан хүүхэд нь хождог ийм тоглоом байгаа. Чиний авсан картн дээр жишээлбэл ямар утгатай карт байна. За чи энэ өөрийнхөө авсан картнуудыг тайлбарлаарай. Юу гэж бодож байна ч гэдэг юм уу тийм ээ хүүхдүүдээрээ бас ингээд яриулаад ингэх юм бол хүүхдүүд маань бас энэ чинь нэрээ ийм очиртай юм байна ингэсэн шүү дээ гэд яг тухайн бас тоглож явах үед нөгөө карта авахтаа хамаг одоо нөгөө тий анхаарлаа төвлөрүүлээд бас зарим нэг одоо шүлгийг ч юм уу зарим нэг зургийг нь сайн ойлгохгүй зүгээр шууд шүүрээд авсан тохиолдол ч бас байдаг учраас тоглоомныхоо дараа энэ тоглоомыг тогснороо бүгдээрээ юу сурч мэдэж авсан бэ гэд хүүхдүүдийг бас ингээд идэвхжүүлээд одоо ярилцуулаад ингээд сэтэлжүүлээд тийм ээ цаашдаа бас ингээд хүүхдүүд маань өөрөө бодоо сэтгээд ингээд явах тэр үүдийг нээгээд өгөх нь бол хамгийн чухал юм аа. Онцгойлолын ерөнхий газар Японы JICA олон улсын байгууллагатай хамтран Монголд гамшигын эрсдлийг бууруулаад иргэний доктортой үйл ажиллагаа боловсрол төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудад гамшигын эрсдлийг бууруулах мэдлэг ойлголтыг төвөнд сурталчлах босо картыг олон нийтэд танилцуулж сурагчдын гамшигаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Орхон Өмнө Говь аймагт танилцуулах өдөрлөг уулзалтыг зохион байгууллаа.
Олон улсын судалгаанд бага наснд эзэмшсэн мэрэгжил нь тухайн хүний насан туршид нь өвлөгддөг болохыг харуулсан байдаг. Тиймээс гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг айл болох бага наснаас нь эзэмшүүлэх нь чухал юм. Тиймээс ч онцгой байдлын ерөнхий газар JICA олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд гамшигаас хамгаалах мэдлэг ойлголтыг босо картаар дамжуулан олгож байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.